Монгол Улсын ууган дунд сургуулийн түүхийг бичлэлцэж одоо гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмад багш нартаа болон дэлхийн нийтийг хамарсан энэ сар дахлын үед сурагч хүүхдүүдийг хүмүүжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа нийт багш нартаа мөн Монголын нийт мэрэгжил нэгт багш нартаа орчин зүйн боловсролын 100 жилийн ой багш нарын баярын мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монгол Улсын багш нарын баяр, дэлхийн багш нарын баярын өдөр, хамтын баярын өдрүүдийг тохиолдуулан шинэ Монгол Улсынхан ууган дунд сургуулийн ахмад багш нар өнөөдөр ажиллаж байгаа бүх багш сургууль хүмүүжүүлэгчид, ажилтан ажилчид, өндөр насны амралт, гавьяаныхаа амралтанд байгаа бүх ахмадууд дан чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. За ингээд шинэ Монголын ууган дунд сургуулийн нийт ахмадуудынхаа өмнөөс Монгол Улсынхаа боловсролын салбарын бүх ажилтан, бүх сургууль хүмүүжүүлэгч багш нартаа багш нарын баярын халуун мэндийг дэвшүүлж байна. Энэ сайхан баярын өдрөөр манай олон багш нар шагнагдж байна. Математикийн багш Т. Сарвал Туяа, А. Сайн Жаргал, Багангийн багш Б. Баяр Чимэг нар Монгол Улсын засгийн газрын шагнал боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, биологийн багш Ц. Мөнгөн Цэцэг Монгол Улсын зөвлөх багшаар, нийгмийн ажилтан Г. Галнаран нийслэлийн шилдэг нийгмийн ажилтнаар, гадаад хэлний багш С. Буян Гишиг, Д. Ган Чимэг, З. Гэрлэ, Багангийн багш Ц. Болор Цэцэг, Б. Оюун бэлэг нар нийслэлийн боловсролын газрын арга зүйч багш тэмдгээр, математикийн багш С. Санчир, Б. Сэр Очир, Д. Үлзий Ишиг, гадаад хэлний багш Т. Нямсран, Н. Туяа Цэцэг нар нийслэлийн боловсролын газрын ахлах багш тэмдгээр, гадаад хэлний багш У. Жүгдэрмаа нийслэлийн боловсролын газрын багшийн алдар тэмдгээр, физикийн багш Оюун Чимэг, биологийн багш Д. Энх болд нар дүүргийн шилдэг багшаар шалгарсанд дахин багш нартаа баяр хүргэж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ингээд шагналыг гардуулъя. За хүндэт Б. Баяр Чимэг таныг боловсролын салбарыг хөгжүүлэх үүсэд оруулсан хувь нэмрээтэй үнэлж Монгол Улсын засгийн газрын шагнал боловсролын тэргүүний ажилтнанд цол тэмдгээр шагнаж үнэлэх болгов. Монгол Улсын боловсрол шинжлэх ухааны сайд ил энх хамгаалан 2021 оны 10 сарын 4. За хүндэт Т. Сарвал Туяа таныг боловсролын салбарыг хөгжүүлэх үүсэлд оруулсан хувь нэрийгтэн үнэлж Монгол Улсын засгийн газрын шагнал боловсролын тэргүүний ажилтнанд цол тэмдгээр шагнаж үнэлэх болгов. Монгол Улс боловсрол шинжлэх ухааны сайд ил энх хамгаалсан. За хүндэт А. Сайн Жаргал таныг боловсролын салбарыг хөгжүүлэх үүсэлд оруулсан хувь нэрийгтэн үнэлж Монгол Улсын засгийн газрын шагнал боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнаж үнэлэх болгов. Монгол Улсын боловсрол соёлын шинжлэх ухааны спортын сайд Ё. Баатар билээ.
Ерийн малчны хотноос ертөнцийн дэвжээнд гаргасан ерхөг найхсан талаас 9 гариг түргсэн багшта хүүхэн шугсан их өргөөний эзэн юм багшта хүсэл долгиолсон ирээдүйн замын их юм. Чихтэй давуугаар зүлгсэн тод хар самбар дээр чихнээ яруу игшгийг цагаан цэр дээр бичсэн. Чимэг болгон хайрлагдсан Монгол гэдэг нэрийг цээжид зүрхний толтод гэгэн гэрлээр сийлсэн. Холын далайд зорьсон горих бүхний их билээ. Хорвоо дургах цэцэгсийн гой дүржилт хөрсөн билээ. Балчир оюуныг нээгдүүлж нүд оруулсан шидтэн бартаад замыг таниулж гэгээ харуулсан ачтан. Шинэ үеийн багш нарт шимтгэхгүй эрдэм гэж байхгүй. Шинэ үеийн багш нарт шамдахгүй цаг гэж байхгүй. Дүнгийн дэвтрээ нээхэд ангийн багш минь санагдана. Дүүрэн яраасан тооноос сургуулийн жил минь ургана. Ахмад үеийн багш нарт хийхгүй ажил гэж байгаагүй. Хөгжим барил дуучин, клубт очвол жүжигчин, багт гаруулах хуулагч, байшин барил инженер. Үлээрсэн хүүхдэд эмч, бүрлэгсэн дайсан чөөгч, хийдийн лам нарт аянга, нийтийн соёлд уянга. Багшта алган дээр ов тавьдаг шидтэн, багшта амьдралд оч хар уудаг хүчтэн, ус мөрнийг дадаад үдээд байрандаа үлддэг уус юм та, тус бүтээж, дайныг тэтгэхэд хариу нэгтггүй өглөгч юм та.